За энэ нэлээд олон хоног энэнийг ярьлаа да. Тэгээ засгийн газраас орж ирж байгаа энэ юм үндсэндээ тоонууд өөрчлөгдсөнгүй, бодлого нь өөрчлөгдсөнгүй. Тэгээ одоо нэгэнт яг ингэ батлагдах гэж байгаа юм бол надад ямар асуулт байгаа вэ гэхээр за та нарын оруулж ирээ зүтгүүлээд ингээд батлуулж байгаа энэ юмнаас ямар одоо эерэг үр дүн гарах юм? Улс орны санхүүгийн салбарт, эдийн засгийн салбарт ард иргэдэд хэрэгтэй юу болох юм бэ? Энд нэг асуултанд хариулаад өгөөч. Бид нэг баахан тоол яриад баахан батлал, хасаал, ярилцаал нэг юм батлсан болдог. Энэ ямар үр дүнд хүрэх юм? Би тэ дахиад тодтогч асууна. Энэ хууль батлагдсанаар яг ийм юм болно, ийм мундаг юм болно гэдгээ нэг тайлбарлах гэж одоо батлагдж байгаа учраас би асууж байгаа шүү. Алтан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр ер нь өнгөрсөн хугацаанд эдийн засаг дахь төрийн оролцоо төсвийн тэлэлтээр одоо дамжаад нэлээд нэмэгдсэн. Тэгэхээр 2027 он, 28, 29 оны одоо төсвийн хүрээ, төсвийн төсөөлөлтөөр авч явж байгаа баримтлсан үндсэн зарчим юу вэ гэхээр нийт төсвийн энэ орлогын одоо эдийн засаг тэр дундаа дотоодын нэмэлт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээг үе шаттай бууруулах энэ бодлогыг бол баримталж байгаа. 2027 оны төсвийн хувьд бол дотоодын нэмэлт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 30.4% та байгаа бол 28 онд 29 онд 28% болгож ингэж бууруулах энэ тооцооллыг хийж байгаа. Мөн зарлагын хэмжээ бас адилхан. Зарлагын хувьд бол одоо эх ондоо энэ оны эхнээс одоо нийгмийн салбарт багш эмч нарын цалин нэмэгдсэнтэй холбоогоор төсвийн зарлага бол нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ зарлага эх 27 ондоо бол нэг дотоод нэмэлт бүтээгдэхүүний төсвийн нийт зарлагын хэмжээ 31.9% та харин 28 ондоо 30, 29 ондоо 28% та байлга. Энэ нь юу ч хэлж яах вэ гэхээр яг таны асуусан одоо эдийн засаг болон санхүүгийн энэ салбарт засгийн газар төрийн оролцоо одоо төсөв санхүүгийн бодлогоороо дамжаад энэ оролцоог аль болох бууруулах гэсэн энэ л удаа үндсэн зарчмыг бол баримталж байгаа. Ингээд дээр нь одоо инфляцийн түвшинг илүү тогтвортой 7, 6, 5 гэсэн хувьд барихын бодлогыг бол баримталж байгаа. За одоо асуулт ч биш би нэг санал хэлчихээ. Энэ та нар маань ингээд нэг л баахан ажлуудаа их хурал дээр ажлуудаа засаг нэг юм хийж байгаа царайтай юм оруулж ирээл. Энэ түрүү нь одоо өөрөө ч хийж байгаа инфляц центр бол 2 оронтой тоор гараад явцсан. Энэ ард түмний ах амжиргаа ерөөсө бид нар 1000 цаас 1000 хууль 1000 тогтоол батлаад ерөөсө дээшилдэггүй уруудаад байдаг. Энэ хажуучин зэрэгцээ суудсан төсвийн доктортой байдлын өгтөөд мэрэгжлийн үүднээс энийг ингэж өөрчилж гэхлээр нь одоо үгүй дээ. Ингэж батлахаар сайжирна гэдэг юм. Одоо тэгээд та нарын оруулж ирснээр засгийн газар оруулж ирснээр Монгол Ардын намын бодлогоор одоо ард түмний хэмжиргээ дээшилдэг бол энэ 10 хэдэн жил дээшлэхэр боллоо. Энэ гадаадын зээл тусламжаа хүртэл нэмэгдүүлээд их хурлын гишүүдийн хөтлөө өргөн барь энийг жаахан анхаарал өгмөр байх юм да одоо хэлэхээр хэлсэн болох хэлэхгүй болохоор улам урууданд ороодох унах сүрэх юм руу яваад байна. Би одоо ингийн асуугаад шүү дээ. Одоо та нарын оруулж ирснээр бүгдийг батлаад явууллаа. Засгийн бодлогын одоо яг энэ чигт нэгээд дэмжихэд дэмжихгүйгийн хүчиндээ гаргаад байгаа байхгүй дандаа. Гэхдээ тэгээд ард түмний хэмжээрээ яаж дээшилж байгаа? Махныхаа өнөө хүртэл зохицуулж чадахгүй. Дандаа зөрчилтэй юм яар махны өн зах зээлийн үе зохицуулж болдгоо гэж нэг хэсэг солиор нөгөө хэсэг нь 2500 тонн мах хайцсан гэж хайна. Ийм одоо зөрчилтэй байдалтай энэ улсаар явахгүй дээ. Бодлогоч явахгүй байна. Би тэр боловсролын салбар дээр бас хэлье. Танаа сангийн ам хариуцлага хүлээх ёстой байхгүй. Багш нарын цалин нэмэгтэй холбоотой асуудал дээр би сангийн сайд байсан огт оролцохгүйгээр явна гэж байхгүй. Тэгээ нэг сайдгаа ингээд золигт гаргана. Тэрний муу сайд болсон учраас ингэсэн. Ийм юмнасаа болоод өгөөч.